Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэнд хүргэе. Дөрөв тусаатны соёлын бие тус үеийн хээрийн судалгаа хийж байгаа судлаач уртнасан байна. За миний хувьд гэх юм бол Ховд аймгийн Мянган сумын Цагаан Болон багт төрсөн. За миний аав бол Ховд аймгийн Дөрвөн сумын уугуул. За ээж маань гэх юм бол Увс аймгийн Үлгийн сумын хүн байгаа. За яг энэ сайхан одоо дөрвөд нутагтаа төрж өссөндөө маш их баяртай байдаг. За би 2017 онд Монгол Улсын консерваторт одоо Дойрын дулаач ангид эцэж ороод 2021 онд Дойрын дулаач мэргэжлэрээ эзэмшиж гарч ирсэн. Одоо бол ерөнхийдөө уртын дуу судлалын чиглэлээр консерваторийн магистрантын одоо нэгдүгээр дамжааны оюутан гэж явдаг. За 2020 онд би дөрөв дулаа загчин уртын дууны хээрийн судалгаа хийсэн. Тэр үед яг өөрийнхөө бакалаврын дипломын ажлынхаа хүрээнд 20 оны хугацаанд хээрийн судалгаагаар Увс аймгийн Манхан сумаас авахуулаад Улаангом хүртэл ерөнхийдөө нэг бүх сумдуудаар нороод одоо ороод гараал нэг тиймэрхүү судалгаа хийж явсан байгаа. За тэгээ энэхүү судалгаанд явж байхдаа надад үлдсэн болоод надад мэдрэгдсэн нэг зүйл юу байсан бэ гэхээр бид бүгдийн өв соёл гэдэг тэр зүйл маань устдах тийшээ хандсан байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт эдгээр зүйлүүдийг өнөөдөр бид бүхэн буюу одоо миний үеийн залуучууд энэ өв соёлыг авч үлдэхгүй юм болвол өөр хэн нэгэн хизээ яг яаж авч үлдэх вэ гэдэг тэр асуудал надад маш их тулгарч байсан. За тэгээд 2021 оны 12 сарын 5-нд Увс аймгийн одоо төв Улаангомд ирсэн. За тэрнээс хойш 20 хоногийн хугацаатай одоо Даваст, Бүхмөрөн, Түргэн, Сагил, Өмнөговь, Ховд гэсэн сумдуудаар явж ерөнхийдөө яг өөрийнхөө хээрийн судалгааныхаа урьдчилсан байдлаар төлөвлөгөө гаргасан байна. Түүний дараагаар Увс аймгийн Үлгийн сумаас эхлээд энэ дөрөв тусаатны соёлын бие тус үеийн хээрийн судалгаагаа хийж эхэлсэн байна. За энэхүү судалгааны ач холбогдол нь яг юу вэ гэдэг юм бол өнөөдөр дөрвөд гэдэг тусгай өөрсдийнхөө одоо ёс заншил өөрсдийнхөө өв соёлоор одоо бас баруун Монголд танигдсан энэ угсаатны өв соёл гэвэл яг юу үлдсэн бэ гэдэгт байгаа. Эдгээр өв уламжлалыг бид нар яг хэрхэн яаж хамгаалж авч үлдэж байна вэ? Бид нар яг хэрхэн тэрийг түгээн дэлгэрүүлж байна вэ гэдэг тэр асуудлыг олон талаас харсан. За тэгээд энд бол яг харахгүй нэг дутагдaltaй юм бол бид бүхэн яг өөрсдийнхөө хажууд байгаа юмыг мэдэрч чадахгүй байгаа. Угаасаа одоо манай хажуудлын хөгшин дуулдаг юм чи энэ өв соёл байж л байгаа гэж боддог. Яг үнэндээ тийм биш байсан байгаамаа. Тиймээс одоо яг энэ дөрөв тусаатны соёлын бие тус үеийн хээрийн судалгаагаа бол дөрвөд уртын дуу, бие биелгээ, ихэл, ёроол магтаал, за тэгээд хорим найрын зан үйл, гар урлал зэрэг эдгээр зүйлүүд дээр би төвлөрүүлээд тухайн сум орон нутагт яг ямар хүн уртын дуу дуулж байна. Хэн гэдэг хүн ёроол тавьж, ямар хүн бие биелгээ хийж байна. За хэн гэдэг хүн ямар гар урлалыг яаж хийж байна гэдэг тэр зүйлүүдийн онцлог шин чанарыг нь авч үлдээд тэрийг дүрсжүүлэн энийг өөрсдийнхөө үр хойч болсон тэр залуучуудтай түгээхийг хүсэж байгаа. Тиймээс энэхүү судалгааныхаа ажлыг эхэлж байгаа. Дөрөв тусаатны соёлын бие тус өвдөө яг юу орж байна вэ гэдэг юм бол за уртын дуу, бие биелгээ, одоо ихэл хөгжим, ёроол магтаал, гар урлал, за зан үйл зэрэг эдгээр тоглоом наадгаа ч юм уу эдгээр зүйлсүүд яг энэ соёлын бие тустай ордог байгаа. Соёлын бие тус үн яадаг гэхээр хүнээс хүн дамжигддаг, нүдэнд харагдахгүй, одоо гарт баригдахгүй тэр зүйлийг соёлын бие тус гэж хэлээд байгаа. Тэгэхээр жишээлбэл уртын дуунаар одоо жишээ авч ярихад за дөрөв уртын дуу бол 360 дуунаас ихтэй гэж хүмүүс ярьдаг. За мөн олон одоо ном тогтмол дээр тэгэхээр яг 360 дуунаас ихтэй гэж бичигдсэн байдаг. За энэ дөрөв уртын дуу бол одоо энэ Межов доктор яг энэ ном дээр бол 360 дуунаас ихтэй. Тэгээд энэ Увс аймгийн Өмнөговь сумын орлогын гол намрын ихэнд одоо дөрөв уртын дууны хөх тэмдэг гэж байсан. Тэр үед тэр хөх тэмдэг нь ямар учиртай вэ гэдэг юм бол дөрөв уртын дууг одоо давтагдаагүй өмнө сонсогдоогүй тэр дуунуудыг тэр хөх тэмдэг дээр бичдэг байсан байгаа. Энийг бол би одоо үеийн өнөөдөр одоо 21-р зуунд бол яг дөрөв уртын дууны хөх тэмдэг гэж би нэрлэдэг. Энийг би бол өөрийнхөө яг судалгааныхаа гол хэрэглэгдэхүүн болгож авч явдаг байгаа. Энэ дуун дээр энэ дээр бол тодорхой бичигдсэн байдаг юм. Тэр нь ямар учиртай вэ гэдэг юм бол дөрвөд уртын дууг 360 ихтэй гэж хэлцдэг. За тэгвэл энэ их хувилбараас гадна 360 бие даасан дуу байдаа гэсэн утгатай. Энэхүү 360 их дууг тэмдэглэсэн дөрөв уртын дууны хөх тэмдэг хэмээх ганц хувь гар бичмэл нь Улаангомын хүрээнд байсан бөгөөд зуны дэлгэр цагт их баячууд болоод нутгийнхаа их дуучид
шигээгч лам нарыг урин залж найр наадам хийхдээ энэ хөх дэвтрийг залан авчирч нэг дууг давтан дуулахгүйгээр найр өндөрлөдөг байсан гэдэг. За домогт хөх дэвтэр нь орлогын их намрын гол одоогийн Увс аймгийн Өмнө Говь сумын нутагт Тэргүүн баян төгөр хэмээх мөнх байхад үеэр ардын засгийн үеийн нуглаа гарч хөрөнгө хураалтанд ороод тэрхүү дэвтэр маань устсан байдаг. За яг тэрнчлэн өнөөдөр яг ганцхан байсан хувь бичмэлэн тэр тухайн үедээ тэр ардын засгийн үед тэр нөгөө тэргүүн баян мөнгөтэй хүмүүсийн тэр хөрөнгө хураалтын үед ороод устсан. Гэхдээ энэ өв соёлыг нь авчулсан тухайн дуучин тухайн нутаг усны том дуучид энэ дууга авчулсан байдаг. Тэгээд өнөөдөр 2022 онд яг энэхүү 360 ихтэй дуу бүгднийг дуулж чаддаг хүн бол яг үнэ хэлэхэд байхгүй. Мэдээж 250 дуу мэддэг, 150 дуу мэддэг залуудаа 200 дуу дуулдаг байсан гэж хүмүүс энэ судалгааны явцад хэлж байдаг. Гэхдээ өнөөдөр яг үнэндээ яг юу вэ гэх юм бол энийг яг мэддэг хүмүүс гэдэг юм бол нэг 50-аас 80 орчим насны хүмүүс л өөрсдийн нэг 40-50 дуутай байх жишээтэй. Мэдээж нэг 100 хоол давсан дуутай хүн байхыг би бол үүсэхгүй. Одоохондоо бол яг тийм хүнтэй уулзаагүй. Гэхдээ нэг хамгийн багадаа нэг 35-аас 40 орчим насны ганц хоёрхан хүмүүс дуулж байна. Тэгээд дээшлээ 50-аас дээшээ нэг 60-аас дээшээ хүмүүс л ерөнхийдөө дөрөв дуртын дуугаа дуулж байгаа. Тэгэд энийгээрээ яг яагаад энэхүү судалгаа хийгээд байгаа вэ гэх юм бол за тэр 60 настай хүмүүс ер нь хүн гэдэг чинь мэдээж мөнх амьтан биш. За тэр 60 настай хүн яг хизээ бурхан болохыг би бол хэлж мэдэхгүй. Бид нарт өөрсдөөс таамаглах аргагүй. Тиймээс энийг бид нар яг өөрсдийн судалгааныхаа үндсэн дээр эдгээр өвийг авч үлдэх хэрэгтэй байна. Ингэж авч үлдснээр ямар даваа талтай байна вэ гэх юм бол магадгүй би нэг 10 жилийн дараа би нэрээ дөрөв дуртын дуугаа сурах юмсан гэдэг хүсэл надад төрөхөд би тэр хүмүүсийн хийсэн бичлэгийг бүгднийг нэгтгээд хаартан дээр суулгаад сум орон нутагт нь соёлын бие тус өвийг өвлөн уламжлагч нарын мэдээллийн сан буюу архив үүсгэж өгч байгаа. Тэрхүү архиваас би за гом гэдэг хөгшин нэг дуу дуулдаг байсан гэж хэлээ. Би тэр дууг авах юмаа гэх тэр дууг татаж аваад өөрөө сонсоод үзэх боломжтой. Тэр хүн яг яаж дуулж байгаа гэдгийг нь тэр бичлэгийг үзээд тэр дууг сурах боломжтой байна. Магадгүй нэг 1980-ад оны үед яг одоогийнх шиг энэ камер буюу технологи хөгжсөн байсан бол 360 дуу мэддэг хүний хажууд жил болтугай ч гэсэн сууж байгаа тэр дууг бичээд авсан бол өнөөдөр тэр бол яг биднэрт орших маш том өв сан болж үлдсэн байх ёстой. Гэхдээ тэр үед техник технологи хөгжил дэвшил хараахан муу байсан учраас тийм юм хийгдэж амжаагүй. Тэгэд өнөөдрөө гэх юм бол бид бүхний хийж байгаа энэ судалгаа бол яг энэ дөрөв төгсаатны бие тус өвийг авч үлдэх нэлээд том эхлэл болж байгаа юм болов уу гэж харж байгаа. Хүн болгон нэг ёсондоо нөгөө толгоогоо болж эхэлсэн юм шиг бүгдээрээ өөрсдийнхээ дураар өөрсдийнхээ дуртай хөгжим нөгөө нэг ардчлаа дагаад хүний сонсдог зүудэг бүх юм нь өөр болж эхэлсэн байгаа. Тэгээ тэрнээс хойш тэр найр наадам гэдэг юм дээр буюу жишээлбэл энэ дөрөв дуртын дууг дуулахдаа хүмүүс ингээд зарим нэг эрдэмтэд аркан дуу муу гэж нэрлэдэг. Тэр бол миний хувьд яг ингээд би бүр дотор нь ороод судлаад ирэхдээ аркан дуу биш юм аа гэж байгаа. Архиудаг байсан шалтгаан яг тэр яг юу вэ гэх юм бол тухайн үедээ тэр хүмүүс маань хоолоогоо норгох гэж 3 литртэй шимийн архи тавиад тэрийгэ зүгээр л хоолоогоо норгох зорилгоор ингэж ганц нэг амсаж ганцхан дуугаал дуулдаг байсан байгаа. 90 он гарч ирснээрээ орчин үеийн архи эдээ гарч ирсэн. Яг тэрнээсээ болоод нөгөө нөхдүүд маань тэр хоолоо норгох гэж ууж байгаа тэр архийг дэндүү шимтэн уугаад тэрнээсээ болоод нөгөө тэр дуу дуулах гэсэн хүн маань согтох жишээ те. Тэгээд тэрнийхээ хүрээндээ хүмүүс нэг хэсэг уртын дуу дуулдаг хүн болгон архинд орж маш олон хэмжээр олон тооны хүмүүс бас нэг архинаас болж бурхан болсон байдаг байхгүй. Тиймээс энэ дөрөв уртын дууг дуулах юм бол архичин болох юм байна гэдэг тийм бодол тэр хүмүүсийн ухаан суусан учраас 90-с 2001 4-5 он хүртэл энэ дөрөв уртын дуу ер нь бол найр наадамдаар дуулагдах байсан байгаа. За тэгээд мэдээж 2010 он гараад ч юм уу ингээд бид бүхэн өөрсдийн гэсэн соёлоо бас бодоод ирэхээр нөгөө орчин үе дээр болохоор найран дээр дуулаа гэдэг юм бол нөгөө нэг шин цагийн цохиолын дуунууд гарч ирээд нэг настай хэдэн хүмүүс нэг уртын дуу дуулах гад тэгэхээр тэр доороос тэр настай хүмүүс нь 3 дуугаа дуулангууд доороос нэг дуу авах болдог. Тэгэхээр тэр хүн нь нөгөө нэг ээжийн борооёгач гэдэг юм уу тийм цохиолын дуунуудаа дуулангууд энэ дөрөв дуртын дуу ингээд алга болчихж байгаа байхгүй. Залуучууд нь доороос шин цагийн дуунуудаа төрж гарч ирээд ахмад настай хүмүүс нөгөө уртын дуугаа дуулах гэдэг. Тэгээ яг тэрнийх нь нөлөөгөөр ахмад настай хүмүүс 20 найранд очихын багассан байгаа. Тэгээ ер нь би бас өмнөх судалгаан дээрээс нэг харж байхад дөрөв дуртын дуу бол
энэ хурим найр гэдэг зүйлээр л өнөөдрийг хүртэл бидний одоо энэ хүртэл хөгжиж ирж байгаа гэдэг би яг тийм нэг ойлголтыг авч ирсэн. Гэхдээ орчин цаг үед одоо нөгөө хурим найрын маань зан заншил, тэнд дуулагддаг дуу, энэ бүх зүйлүүдээс маань болоод энэ өв соёл одоо устдах тийшээ хандсан байгаа. Дөрүүд уртын дууны хамгийн гоё юм болоод надад таалагддаг юм яг юу гэдэг вэ гэх юм бол дөрүүд хурмын зан үйлтэйгээ шууд уялдаа холбоотой байдаг. За найр эхлэхэд ямар дуу дуулах вэ? Гэр барихад ямар дуу дуулах вэ? Бүх юм нь дэгж аягтайгаа бүгд байж байдаг. Тэгэхээр уул нь яг хуучны соёлоо бид бүхэн дагах юм болвол энэ өв соёлоо өөрөө авч үлдэх юм. Өнөөдөр хүн болгонд хорим найр хийдэг. За тэгвэл яг дөрвд ёсороо хорим найраа хийя. Тэгэх юм болвол дөрвд уртын дуу буюу одоо тэр охины тал ирэхэд дуулдаг дуу гэж байна. За охиноо явуулахад дуулдаг дуу хүртэл байна. Ингээд тэр өв соёлоо бид нөр өөрсдийнхөө тэр зан заншлаа дарах юм бол давхарт нь энэ уртын дуу гэдэг зүйлийг авч үлдэх хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр магадгүй бид нар бол өнөөдөр нэг хорим хийх чинь ингээ зүгээр нэг халтуурддаг болсон. Яг өв соёлынхоо өөрсдийнхөө зан үйлээ дагаад тэр хорим найрыг хийх юм болвол өөрсдийн гэсэн давхар тэр уртын дуу байна уу, ерөөл магтаал байна уу тэр зүйлүүдэд авч үлдэх боломжтой юм а гэдгийг л хараад байгаа. Хөрөнгөтэй хүмүүс өөрсдийнхөө хөрөнгийг ингээ ардын цагс руу ингэж авч ирсэн үе гэж байгаа. Тэгэхээр нэг осондоо одоо би тухайн нутагтаа өөрийнхөө аав ээжээс авч ирсэн одоо хэдэн мянган малтай байх юм бол тэр үед бидний малыг хүн болгон ижилхэн одоо тоотой бүгд одоо нэг нам засаг руу одоо юу гэдэг вэ социализмын үеийн нэг тийм тогтолцоо байгаа шүү дээ. Хүн болгон тэгш хэрэгтэй, тэгш хөрөнгөтэй байх гэдэг. Яг тэр үеигээ тэгэхээр нэг 1950-аад оны болов гэж би боддتي. Яг нэг социализмоос тий нэг хөдөлгөөн чинь 59 он гэдэг үлээ. 60-аад он. Тий. Тэгэхээр нэг 1960-аад оны хавцаас нэгдэлж хөдөлгөөн эхлэх тэр үед тэр хөрөнгөтний одоо тухайн хүмүүсийн одоо эд хөрөнгийг хурааж байх үед л одоо тэр дэвтэр усцсан гэдэг чинь 1960-аад оны юм болоо гэж хараад байгаа. Тэгэхээр тэр үед байсан тэр хөх дэвтэр хэрвээ ингэж одоо устаагүй байсан болвол өнөөдөр яг ерөнхийдөө тэр 360 ихтэй уртын дууны яг ботин гараад ирсэн байх боломжтой байсан. За өмнө говь суманд би соёлын бит ус үеийн өвлөө уламжлагч нарын одоо мэдээллийн сан архив үүсгий гэдэг одоо зорилгоор өмнө говь суманд одоо нэг 2 сарын хугацаатай судалгаа хийсэн. Судалгаагаа хийхдээ ерөнхийдөө тэр орлогын их буюу одоо орлого баг гэж явж байгаа. Яг тэр орлогын их намрын гол буюу тэр дөрөв уртын дууны хөх дэвтэр яг алга болсон. За тэр үедээ тэнд очиж дуулдаг байсан тэр нутгийн буюу одоо тэр ёл гэж ярддаг, ёлын шил гэж ярддаг тэр нутгийн дууч дээр би ерөнхийдөө судалгаагаа төвлөрүүлсэн байгаа. Нэг 30 гаруй хүнтэй уулзсан. Тэр 30 гаруй хүнтэй уулзахдаа би нэг 35-аас 86 орчим насны 30 гаруй хүнтэй уулзсан. Тэгэхдээ ер нь бол яг дөрөвд уртын дуу гэдэг яг юу юм бэ гэдэг тэр ойлголтыг яг орлогоос олж авсан. За тэгээ би бүр өөрөө мөртөө яваад тэр нэг орлогын их одоо тэр намрын гол гэдэг нь хаана байна гэдэг бүр явж очиод за тэгээ тэр шүртийн улаан гэдэг уулын саатал үнэхээр гайхалтай цуслан байсан. Яг тэнд очиод тэр хүмүүс дуугаа дуулдаг байсан байгаа. Одоо бол яг өмнө говь сумын орлого баг бол ер нь дөрөв уртын дууны өөрсдийн гэсэн том соёлтой, дэгж аягтай өөрсдийн тэр дуугаа ч гэсэн бүгд дуулдаг. За ерөнхийдөө нэг ганц хоёр морь мэддэг 20 орчим насны хүмүүс зөндөө байна. За яг тэгээд 60-аас дээш орчим насны хүмүүс бол их гоё өөрсдийнхөө дуу хуурыг залуучуудаа зааж өгч байна. Өөрсдийн за энийг заавал сурах ёстой, энэ дууг сурах хэрэгтэй шүү гэд. За нэг гэрт ороод би яг судалгаагаар явж байгаад одоо тэр мөнх жаргал гэдэг ахындаа очиход бид нэр бичлэгээ 8 цагт эхэлсэн. За тэгээд мөнх жаргал ах надад хэлэхдээ за өнөөдөр энэ сайхан өв соёлыг төгөн дэлгэрүүлж байгаа ахын чамд нэг юм амлая. Бид нар за хэдэн цаг хүртэл найрлахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар нэг дуу давхардахгүйгээр дуулнаа гэж хэлсэн. Тэгээд бид нар 8 цагаас бичлэг эхлээд би 5 цаг 40 минут хүртэл ерөнхийдөө хажууд нь суусан. Нэгч дуу давхардахгүй дуулсан. Хэдэн дуу дуулж байгааг сүүлдээ мэдгээ байсан. Гэхдээ нэг 30 орчим дуунуудыг яг үгийн одоо нэгч бадаг орхихгүйгээр дуулсан байгаа. Тэгээ бодохоор за ерөнхийдөө 3 өдөр 3 шөнө найрладаг байсан гэдэг үг бол үнний ортой юм байна. Гэхдээ яг 360 уртын дууг дуулах юм бол ер нь нэг 4-5 сар болох юм байна гэдэг тэр ерөнхий тоо бол гаргаж авсан. Тэгэхэд нэг 20-оос 30 орчим дуу дуулахад бараг 10 гаруй цаг болсон. Тэгэхээр чин тэр дуу нэг дуу дуулахад хүртэл нэг 30-аас 40 минут болоод байгаа яг бүтэн дуулахад.
Тэгэхээр яг энэ юм ч болохоор яг тийм нэг хүмүүс одоо өвлийн уртад одоо малаа хотлолцоод за тэгээ хийх юм байхгүй бол ерөөхдөө тэр нутгийн хөгшчүүд тэгээд дуулаа суудаг байсан гэдэг тэр хууч яриагаа өөртөө бас яг тухайн үедээ судалгаан дээр бол хүмүүс надад хэлж байсан. Нэг дуу бол 30 минут. Одоо жишээлбэл өрөө савар зээд гэдэг дууг дуулах юм бол 30 минут гарамтаа би болсон. За та яг нэгч бадаг орхихгүйгээр бүгднийг сайн санаж байгаа дуулаараа гэж дуулуулсан. Тэгээ ер нь 30 гаруй минут болсон. Тэгээ би яг үгүй тэр ах одоо өчнөө зөндөө бадаг байгаа гэсэн үг. Бадгууд нь байж л байдаг. Дөрөв дуртын дуунаар хамгийн гоё юм нь яг юу вэ гэх юм бол бид нар өөрсдийн хаана амьдарч байсан, яг ямар түүхээр, ямар газар хэдэн онд хаана очиж байсан гэдэг ч юм уу тэр бүх өөрсдийнхөө нөгөө туулж ирсэн амьдралаа дөрөв дуртын дунд оруулж өгсөн байгаа. Тэр нь маш гоё юм. Тэгээ дээрээс нь дөрөв дуртын дуу судлана гэдэг чинь ганцхан аяа илгуугийн судлах биш. Тухайн дууг судална гэдэг чинь нэгдүгээр түүхийн судалдаг. За хэдээс эдгээр зууны үед энд амьдарч байж та Архангаа нутаг гэдэг юм бол одоо тэр 1750-ад оны үеэс одоо тэр Эрдэс мөрнөөс наашаа ирэхдээ Архангаа нутагт байрлаж байхдаа тэр нутаг усаа санаад зохиосон дуу байх жишээтэй. Тэгээд дуу болгон өөрийн гэсэн түүхтэй. Тэгээд яг энэ халах уртын дууны хувьд гэх юм бол нөгөө нэг одоо үгээ хилцэнгуудаа хойноос нь аялгаугаа урлаж хоолойн цохлого юм тэр юм хийдэг бол дөрөв дуртын дууг ажиглаад байхад тэр одоо жишээлбэл үүсгэлэн хангаа нутаг гэдэг тэр үгийг өөрөө тэр аялгаугаараа үүсгэлэн гэдэг тэр үг ямар учиртай юм бэ буюу үзэгдэх тэр үзэгслэн гэдэг тэр үгийг маш гоё урлаж аялгаугаараа урлаж дуулсан. Халах уртын дуу бол нэг үгээ хэлчихэнгуудаа хойноос нь одоо тэр цохлог мохлогоо хийдэг бол дөрөв дуртын дуу тухайн үгээ урлаж дуулдаг байна. Тэгээд бид нар нөгөө нэг уртын дуугаа ботхоор л нөгөө хаа хээ гэдэг цохлогтой ахаа гэдэг тийм цохлого одоо хоолойн тийм нуглаатай гэж боддог бол дөрөв дуртын дунд тийм ямар нэгэн одоо хоолойн цохлого тийм юм мордгоо буюу одоо ерөнхийдөө нөгөө их шиг долоонгийн эгүүлэгчээрээ тухайн дуунуудаа урлаж өгдөг онцлогтой. Одоо үүлэн нэгтэй харог дагчээ үүсгэлэн хангаа. Тэгэхээр халах уртын дуу одоо хооронд нь харьцуулт хийх юм бол за дөрөв дуртын дуу юм. Халах уртын дуу гэх юм бол саруу талабаа гэдэг нэг үгээ хэлцээ саруул талбай гэж үгээ хэлцэнгүүд оноо цогтойгоор оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд болохоор яг дөрөв дуртын дууны аялгуул хүн энгийн хүн сурахад маш хэцүү аятай юм болоо гэж би хараад байгаа нэгдүгürt. За би эндээс нөгөө нэг би түрүүн хэлсэнчлэн Мэж багшийн орчин цагийн би дөрөв дуртын дууны хөх тэмдэг гэж энд номыг нэрлээд байгаа. Тэгээ энэ дээр зүгээр яг жишээ болгох ярих юм бол зүүн гар улсын үед ойртууд Алтай нуруунаас цааш ил тарвгатай Тэсэн голын орчмоор нутгалж байжээ. Энэ нутгийнхаа тухай Илийн шар тохоо гэдэг дуунд Илийн шар тохоод энзэгтэй марал идэлэн энийг бичгэн чамдаа ирээд золгоод учрлаа гэж дуулдаг бол өрөө савир зэрд гэдэг дууны хувилбарт тэхэс голын ус нь тэмээний хүзүүгээр цайлзан тэнцүүрээ суугаа ахнар нь үүхэн сархтай жилээгээд гэсэн дуулдаг. За униартэгч их алтаа гэх юм бол униартэгч их алтаад униарын бодон татна тийм сайхан алтай. Одоо зандангаар ургасан модтой заяагаар ургасан алтай гэж нэрлэдэг. Тухайн өөрсдийнхөө амьдарч байсан газар нутгийнхаа одоо тэр нэрийгүүдийг оруулж өгöd гэсэн байдаг. Одоо тэр газар нутгийн марк одоо хэдийн цаг газар байж тээ. Одоо бүр Шинжаа угаарт буюу яг дөрөвдүүд хүртэл Шинжаа угаарын дөрөвдүүд гэж байгаа. Одоо яг миний судалгаан дээр болохоор Шинжаа угаарын дөрөвдүүдээс надтай маш олон хүмүүс холбоо барьдаг байхгүй. Тэгэхээр Шинжаа угаард одоо тэр одоо нөгөө алдартай шилүүд байгаа. 13 шил гэж байдаг. Тэр шилүүдийн яг тэр нэг одоо хоо бугаан шилэг байдаг гэж байгаа. Хоо нохоон шил гэж манад одоо ийм Шинжаа угаарт ийм бүр нэртэй газрууд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэд энд чинь түүхийн яг тухайн нэг дууг барьж авангуудаа энэ түүхийн яг хэдгээр зуунтай хамаарагдчих болох вэ гэдэг тэр зүйлийг нь олоход боломжтой зүйл байна. За хамгийн эртний гэхээр би одоо хотлоо яриад яг би яг нарийн тэгж судлаг одоо нөгөө яг дотор нь ороод аялгаугаа ингээд суугаад энийг чинь нөгөө судлахад мэдээ цаг их орно шүү дээ. Тэгэхээр яг би бол сууж амжаагүй одоо ингээд судалгааныхаа материалыг цуглуулчингуудаа жишээлбэл одоо за энэ өрөө савир зээрд гэдэг дуу яг хэдээс хэдгээр зууны зохиогдсон байна. Аяа аялгау нь яг ямар учиртай юм бэ? Шүлэг нь яг ямар учиртай? Юуг
илэрхийлээд байна гэдэг тэр зүйлүүдийг хийх юм. Одоогор судалгааны материалаар цуглуулж явсандаа энэ номыг одоо эхэндээ бол их харддаг байсан бол одоо нэг мэдсэн хүмүүсийн нөгөө дуулж байгаа мэддэг учраас энэ номны хэрэг нэг айхтар гарч ирэхгүй болчиход байгаа байхгүй. Одоо ямар ч л байсан тэр өрөө савир зэрд гэдэг дуу бол миний хувьд одоогийн байдлаар энэ дуу бол нэлийн тэр дээр үеийн түүхэн холбогдлолтой тийм дуу юм байна гэдгийг гаргаж ирээд байгаа. За соёлын бие тус хувьд бас нөгөө ерөөл магтаал гэдэг зүйл ордог байгаа. За тэгээд сая Өмнө Говь сумын Баянгол багт Дасцэрэн гэдэг нэг соёлын бие тус өвийг өвлөө уламжлагч байгаа би гэрийг нэг 7-8 цаг шахуу хайж явсны үүртэн дээр олсон. За тэгээд тэр ахтар би яваад тусгад мэдээ зүгээр одоо хурга хөөссөн ч үгүй юм уу яг малчин ахуй дотроо байгаа. За тэгээд хүмүүсийн ярьдгаар болохоор харснаа хилдэг одоо барьснаа өрөөдөг тийм хүн байдаа гэж. Тэг яахааргүй зөөрж очсон. Тэгээд тэр хүний би яг натур шинжийн онцлогийг нь олж харахад 10 жилдээ өөрөө нэг жоохон бичиг үсэг тайлгдсан байгаад. За тэгэн гутаа юм болгоныг хараад за энийг яг юу гэж өрөөж болох вэ гэдэг тэрийг нь өөрөө хөдөө мал дээр явж байхдаа зохиосон байгаа. Одоо жишээлбэл 5 хошуу малын өрөөл гэхэд ном дээр байсан үгнээс аваад за өөрөө харангуйтаа энийг одоо яг ингэж хэлж болох юм байна да гэд яг натуртаа өөрийнхөө өөрийн гэсэн онцлогтой тэр өрөөл магтаалыг зохиогоод за тэрийг хурим найран дээр одоо тэр өрөөлүүдэд айлтдаг байх шийтэй. Яг энэ байдлаараа нөгөө нэг бит бус өв гэдэг нь натуртаа үүсээд натуртаа одоо шингэж үйдэг болохоор одоо яахахгүй соёлын бит бус өвдө ордог. Эдгээр зүйлүүдийг авч үлдэх юм бол магадгүй Дасцэрэн гэдэг хүний энэ өрөөлийг цааш хэн нэгэн аваад за Дасцэрэн гэдэг өрөөлч одоо энийг анх зохиосоо. За тэгээ энийг би өвлөө уламжилж байна гэх юм бол тухайн хүн маань өвлөө уламжлагч гэдэг тэр нэр хүнийг аваад явах боломжтой гэсэн утгатай. За эдгээрээс хэлэх юм бол яг одоо энэ соёлын одоо өөрийн хийж байгаа энэ хээрийн судалгаа бол ерөнхийдөө ямар зарчмаар ямар төлөвлөгөөгөөр явдаг вэ гэхээр за тухайн сум орон нутагт нь очоод за хідэн баг байна. За тэгээ баг болгоны төв дээр нэг хідээс хэдэн хоног байх уу. За жишээлбэл одоо би Ордлого гэдэг баг дээр нэг 15 хоногийн хугацаатай энэ баг дээр судалгаа хийнэ гэж төлөвлөгөөгөө гаргана. За улаастаа дээр арай бага юм уу 7 хоног чи. Гэх мэтчлэн эхний ээлжинд би тухайн очсон газараа төлөвлөгөөгөө гаргаад за тэгээ яг баг дээрээ би очихдоо ерөөхдөө нөгөө ердийн хүсэг буюу одоо мотоцикл тэмээ одоо адуу юу гэдэг тэр болгоныг голохгүйгээр тухайн хүмүүсийнхээ гэрт тэр хүнээс юм авахын тулд би очоод сайн мань уу би одоо ийм судалгаа хийж байгаа хүн байна гэд ингээд нэг хээл зэрэм шиг ингээд байх бас нэг өөр. Явж очингуудаа яг нэг одоо хамаатныхан хүүхэд ч юм уу ирсэн юм шиг за ахаа ихчээ би одоо ийм юм хийж байгаа шүү гэд. Тэгээ тэр хүмүүсийнхээ яг натур шинжэнд чинь одоо тэр шинжэнд нь би өөрөө орж иж тэр хүмүүсийн хэлэх үг тэр хүмүүсээс авах юм маань бас арай өөр чиглэлээр гарч ирэх юм. Камер хараа сандарчдаг хүн байх юм бол би зүгээр камера гаргаж тавьчихгуудаа тэр хүний гэрт нь орж гараад одоо хонь ямаанд нь явдаг бол хамт явуулцаа за ахаа юу байх вэ хүү гэж ярилцаал. Ингээд тэр хүнтэй би нэг 5 цаг ярьж иж тэр хүн надтай нэг 5 цагийн дараа анх ярьжсэнээс шал өөр болж эхлэх жишээтэй. Ярьж байгаа яриа нь хүртэл нэг тайвширсан. Одоо ойлоо юу ярих вэ гэж ингээл зүгээр уриалгах болоод ирдэг байхгүй. Тэгэхээр яг бүр ингээд бүр баг дээр нь очоод за тэгээ бүр баг дээр очих юм бол одоо ёолын шил бүхтэр ч юм уу яг тэр газарт нь явж очингуудаа тэр айлд нь ганц 2 хоногч байд юм уу яг тэр иргэн хичнээн айл байна хичнээн өвлөө уламжлагч байна дуудуулдаг хүн их юм байна наач одоо би биелгээ хийдэг хүн байна уу ихэл хийдэг юм байна гэд тэр хүнээс юм асуухад надад сайхан хэлээд өгдөг. За тэгээ тэрнийхэн дагуу тухайн газараа тэгэл тэр дунд нь амьдрангаа би өөрийнхөө судалгаа хийчихсэн. Нэг ёсондоо өв соёлыг хэрхэн яаж авч үлдэж байна вэ гэдгийг би болохоор яг тэр дотор нь орж харж байгаа учраас надад бас яг миний судалгааны дараагийн гарах одоо үр дүн маань надаас илүү гоё гарах болов гэж би хараад байгаа. Одоо жишээлбэл би тэр Буян тогтхын Инх хамглан гэдэг ахындаа очиход эхлээд Инх хамглан ахтар ингээд битэр мэдээж нэг харж байгаагүй хүмүүс анх уулзаад заахаа би ийм судалгаа хийж аваа ийм судлаач байна. За тэгээд ахаа энэ нутаг оронд одоо хичнээн хүмүүс байна. Танай ойр хавьд ямар хүмүүс байна гэхэд заахын дүү яг ингээд тулаад асуух юм бол зарим нэгэн мэддэг нь бол мэддэг гэж хэлнэ, мэдэхгүй нь бол мэдэхгүй гэж хэлнэ. Гэхдээ яг мэддэг гэхээр мэддэг биш, мэддэггүй гэхээр мэддэггүй. Энэ үгийг нь чинь ганц 2 хамжааж ойлгох байх та гээд. За тэгээд өөрийнхөө явж исэн унаагаа явуулчингуудаа би тэднэд одоо хониамайг нь хариулцаад ишиг мишгэнд нь яваад нэг ганц 2 хонсон. Тэгэн гутаа
яг гол ярианыхаа учрыг нь олсон байгаа. Тэр яг юу вэ гэдэг юм бол чи эдгээр хүмүүстэй яг нэг гэр бүл шиг ороод тэр хүмүүсийн нэг нутаг усныхын таньдаг хүүхчиг байх юм бол тэд нар чамд хүссэн юм а чиний авахыг хүсэж байгаа тэр болгоны чинь гаргаж өгнө. А зүгээр нэг ийм байна судлаач байна гээ ингээ явах юм бол тэд нар чамд юм хэлж өгөхгүй гэдэг санааг л ерөөхдөө надад хэлж исэн болов гэж хараад байгаа. За миний хувьд гэх юм бол Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бүхмөрөн, Сагил, Давс, Түргэн, Улаангом, Ховд аймгийн дөрвөн сум гэсэн эдгээр дөрвдүүд голлох сумдуудаар дөрөв тухсаатны соёлын бие тусавын хээрийн судалгаа гэдэг зүйлийг хийж яваа. За одоогийн байдлаар Увс аймгийн Өлгий сумыг дуусгасан. За мөн Увс аймгийн Өмнөговь сум дээр яг би бүр энийг онцолж хэлмээр санагдаж байна. Учир юу вэ гэх юм бол Увс аймгийн Өмнөговь сумын засаг даргын хамгийн газар болоод соёлын төв, за соёл урлагийн газар, за эдгээр байгууллагуудтай би одоо нэг гэсэнтэй хамтын гэрээ байгуулад за би танаа суманд соёлын ийм өвүүдийг чинь за баг болгон дээр яваад ингээд детальчилж гаргаж ирж өгөө. За тэгээ та бүгд бас намайг одоо бензин тосоорч үед юм уу хэрэгтэй материалуудаар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг маань хүлээн зөвшөөрөөд за тэгээ засаг дарга гэлтгүү бүх хүмүүс маш их сэтгэл гаргасан байгаа. За Өмнөговь сумын хувьд гэх юм бол би 2 сарын 15-наас 4 сарын 1-ний гэсэн хооронд одоо би танаа дээр одоо ийм судалгаа хийн. За энэ хугацаанд одоо ийм судалгаануудаа гаргаж өгнө гэд. За тэгээд ерөнхийдөө Өмнөговь сумдэр бол нэг 60 орчим соёлын бие тус өвийг өвлөө уламжилсан хүмүүсийнхээ бичлэгийг хийсэн байгаа. За миний хувьд гэх юм бол соёлын бие тус өвийн судалгаагаар Увс аймгийн Өмнөговь сум дээр очисон байгаа. За Өмнөговь сумын хувьд гэх юм бол нийтдээ 5 багтай. За тэгээд Увс аймгийн Өмнөговь сумын одоо засаг даргын хамгийн газар болоод соёлын төвийнхөнтэй соёл урлагийн газартай одоо хамтраад хамтын гэрээ байгуулад за би танаа нутагт тэдээс одоо 2 сарын 15-наас 4 сарын 10-ны хооронд одоо ингээд соёлын бие тусын судалгаа хийнэ. За тэгээ энэхүү судалгаагаараа би танаа нутагт байгаа соёлын бие тус өвийг өвлөө уламжлагчдын одоо мэдээллүүдийг цуглуулад за тэдгээрийг дүрсжүүлэн за зургийг аваад анкет хэлбэрээр одоо нэг усанда фолдер үүсгээд тэн дотроо бүх мэдээллүүдийг нь оруулаад өгнө. Ингэснээрээ танад одоо нэг усанда соёлын бие тус өвийн өвлөө уламжлагч нарын одоо архив сан үүсэж байгаа маа гэдгийг тайлбарлаж хэлсэн. За тэгээ тухайн сумын засаг дарга болоод удирдлагууд маань миний хийж байгаа ажлыг маш сайхнаар хүлээж аваад тэгээд энэхүү ажлыг маань одоо дэмжиж ажилласан байгаа. За би нийтдээ нэг 60 гаруй хүнтэй уулзсан. За тэгээд тэр 60 гаруй хүнийхээ мэдээллүүдийг энэхүү хаардан дээр оруулж өгсөн байгаа. Энэхүү хаардан дээр оруулж өгснөөр ямар учиртай, ямар давуу талтай вэ гэх юм бол дахиад соёл урлагийн газраас одоо соёлын бие тус өвийг өвлөө уламжлагч нарын тийм тооллого явуулдаг. Тэр тоолгыг бол тухайн хүмүүс маань соёл урлагийн газраас хүмүүс ирлээ гэж утгад заавал тэр газар дээр нь очиж бичлэг хийгээд авах шаардлагагүй. Энэ хаарнаа шууд бичлэгийг татаж аваад оруулах боломжтой. Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн бие тус өвийг өвлөө уламжлагч нарын одоо үр хүүхдүүд ирээд за 10 жилийн дараа миний аав одоо дуулдаг байсан гэдэг миний өвөө одоо дуулдаг байсан хүн. Тэгээ тэр хүний бичлэг байгаа юу гэдэг ч юм уу. Тэр талаас ирээд энэ хаартнаас ирээд тэр мэдээлэл нь авах боломжтой байна. 3 дахь гэх юм бол яг ийм соёлын бие тус өвийг өвлөө уламжлагч нарын одоо архив санг үүсгэж байгаа анхны сум бол Өмнөговь сум болж байгаа. Яг сум орон нутгийн удирдлагууд маань өөрсдөө дэмжиж энэ ажил дээр сэтгэл гаргаж оролцож одоо анхны сум болоод ямар ч хэлсэн өөрсдийн гэсэн нэг том архивтай болж байна. Энэ бол бид бүхний өөрсдийн өв соёлын одоо хадгалж үлдэх хамгийн том эхлэл болж байгаа маа. За энийг бас далантуулаад хэлэхэд Өмнөговь сумын засаг дарга үлзий болоод соёлын төвийн дарга Батцог, за тэгээ соёл урлагийн газрын дарга Баяр Магна зэрэг тэргүүтэй хамт олнуудад маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан өв соёлыг авч явахад одоо тусалцаа үзүүлж байгаад за судлаач миний зүгээс болоод энэ дөрүүд ухсаатны арт түмэн та бүхэд одоо маш их баярлалаа гэдэг зүйлийг хэлхэн зүйтэй болов. За миний хувьд гэх юм бол дээр хэлсэнчлэн дөрвдийн бүх сумдуудаар явж байгаа. За төлөвлөгөөний дараачийн сум бол Ховд сум байгаа. За тэгээ Бүхмөрөн гэж явна. Тэгээд энэхүү яг судалгааг маань энэхүү бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань одоо Ховд сумд намайг очиход өөрсдийнхөө бас чаддгаараа тусуулаарай гэж хүсэж байна. Мөн Ховд сумын одоо удирдлагууд энэхүү бичлэгийг үзэж байгаа бол за удахгүй би та бүдээр очиод одоо иймэрхүү зүйл хийх гэж байгаа юм шүү. Соёлын бие тус өвийгөө авч үлдэх хамгаалах энэ зүйлийг хийж байгаа. Тэгээ та бүгд бас намайг тусал дэмжээрэй гэж шууд хүсэж байна. За миний хувьд яг энэ судалгааг бол ерөнхийдөө яг хувьяасаа хийж байгаа.
За тэгээд мэдээж тухайн нутаг оронд очиод дэмжих хүмүүс нь дэмжиж байгаа тэрийг бол хэлхэн зүйтэй баг. За яг миний хувьд чанар брендийн хамт олон маань бас намайг дэмжиж яг миний судалгааны одоо хувцас тэр зүйлүүдийг бас манай чанар брендийн хамт олон маань намайг дэмжиж ажиллаж байгаа. За мөн Yeti of School Шүр Эрдэнэ багштай маш их баярлалаа гэдэг хэлээ. Шүр Эрдэнэ багшийн хувьд гэх юм бол яг миний судалгааг эхэлсэн яг тэр цагаас хойш дуустал нь надтай хамт байх тэр хүн. За тэгээд одоо ямар ч байсан миний хийж байгаа ажил ямар хөө хэмжээтэй явж ийн яаж хийж ин гэдэг тэр зүйлүүд дээр манай Шүр Эрдэнэ багш маань тусалдаг. За тэгээд миний өнөхөө судалгааны ажлын ард талд би яг ганцаараа бас ингээд судалгаа хийгээд байгаа юм биш бид гэж хэлж байсан. Миний ард бол нэг 10 орчим доктор болоо профессор багш нар маань одоо миний судалгаа хянж байгаа. Өөр Монголоос хянж байгаа, Америкаас хянж байгаа, Монголоос маш олон эрдэмтэд за ми өөрөө хийж байгаа ажлыг фэйсбүүкээр хараад за чи энэ тал дээр жоохон ингэж ажиллаараа. За судалгааны ажил чи яг иймэрхүү тал руугаа эргэж чинь чи одоо ингэж эргүүлээрэй гэдэг ч юм уу. Яг миний судалгааны хийгдэж байгаа тэр ажлыг маань хянж байгаа маш олон эрдэмтэн доктор багш нар маань байгаа. Тэдгээрээс дурдах юм бол за Батжаргал Туяа гэрэл Эрдэнэ чимэг доктор Үлзий Баяр за инх булаг за тэгээ Бүрхүү цахилтаа Монгол Улсын консерваторийн хамт олон маань бас тэр чигтээ бас намайг дэмжиж ажиллаж байгааг энэ ташрамд дуулгахад таатай байна. Бид бүхний өв соёл өргөлж мөнхөд орсон тогтносоор байх болно. Дөрөв дугсаатны соёлын бие тус үеийн хээрийн судалгаа 2022 үргэлжлсээр байх болно.